Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 дахь, 102-р зүйлийн 102-ийн 1 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаан 25 оны 12-р сарын 26-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхимд болсон бөгөөд хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга баясгалан даргалж үндсэн хуулийн цэцгийн гишүүн Ганбаатар, Мөнх сайхан, Цолмон, Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанд мэдээлэл гаргагч Иргэн Отгонбаяр номын баясгаланаар оролцсон. Улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр улсын хурлын гишүүн миний бие оролцсон. Энэ хуралдаанаар дээр нэр дурдсан нэр бүхий Монгол Улсын иргэдээс үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэл буюу Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 дахь, 102-р зүйлийн 102-ийн 1 дахь хэсэг, үндсэн хуулийн 43-р зүйлийн 1 дахь хэсэгт ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацааг 3 хоногийн дараагаас эхлэн 10 хоногийн дотор буюу 7 хоног хэлэлцэн шийдвэрлэхэд тодорхой заасан байна. Гэтэл Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 дахь хэсэгт 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн саналыг тавьснаас хойш 10 хоногийн дотор буюу 3 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нь улсын их хурлын тус асуудлыг хэлцэх хугацааг 4 хоногоор багасгасан байна. Ийм тус хуулийн 101-р зүйлийн 101 дахь хэсэг, 102-р зүйлийн 102-ийн 1 дахь хэсгүүд, үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43-р зүйлийн 1 дахь, 44-р зүйлийн 1 дахь хэсгийг холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө гэжээ. За Монгол Улсын их хурлын итгэмжлэн төлөөлөгч улсын хурлын гишүүн миний бие үндсэн хуулийн цэцлэг хандан холбогдох тайлбар хургуулсан. Уг тайлбартаа ээлжит чуулганаар хилцүүлэхээр бэлтгэж буй улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх хэсэгт зохих өөрчлөлт оруулан үндсэн хуулийн холбогдох хэсэгтээ нийцүүлж өөрчлөхөөр тусгасан гэж тайлбартаа хургуулсан. Үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанаас дараах дүгнэлтийг үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан байна. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 дахь хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 43-р зүйлийн 1 дахь хэсэгтээ нийцээгүй. 2. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 102-р зүйлийн 102-ийн 1 дахь хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 44-р зүйлийн 1 дахь хэсэгт нийцээгүй. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн цэцэд маргаан хян шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36-р зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу хэлэлцэж хариу өрөөлөхийг улсын их хурлд уламжилсухаа гэжээ. Байнгын орооны эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12-р дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.